Монголын ард түмэн нэгдсэн нэг цагтааны бичигтэй байх ёстой. Нэгдсэн их эзэнт гүрний үеэс нэг тоололтой, нэг зүгтээ, нэг чигтээ явж ирсэн энэ ард түмэн их хатасаа хойш одоо 800 жилийн дотор их түүхий бүтээсэн боловч бас цаг тооны алдаатай явж ирсэн гэдэг талаас би 90 оноос хойш онцгой жилүүдэд нь бол би ард түмэнд анхааруулсаар хэлсээр ирсэн. Тэгвэл 10-20 мянган жилийн түүхтэй гэж хэлхээсээ илүү одоогоос 1245 жилийн өмнө хадан дээр бичигтэй, цаг тооны бичигтэй энэ ард түмэн Чингис хааны чиглүүлсэн 1220 оноос баруун тийш төрсэн цагаан морин жилийн язгуурын зурхай гэдэг тоололтой болсон тэр цагаас хойш 1280 оны 12 сарын 19-ний одоо энэ нийтийн тооллоор Монгол тооллороо бол өвлийн тэргүүн сарын 14-ний цагаан тэргэл өдөр цагийн мэдээний зурхай гэдэг, цагийн мэдээлэл зурхай гэдэг бүр хуульчилсан энэ цаг тооны бичигтэй болсон тэр цагаас хойш Хоёулаа хаанаас хойш 632 жилийн дараа 1911 оны 1 сарын 12-ны өдрөөс тэр үеийн хэлэлгээр хэлэх юм бол олноо өргөгдсөн альчаас үйлт гэдэг цагаагчин төмөр гахай жилийн тэр тооллоос хойш бүгдийн дүндэн барилга гарч одоо 100 гаруй жил болж байна. Тэгээ ингэж одоо өөрийнхөө төрийн тооллыг үед баталгаажуулсан ард түмэн ямар ч одоо тийм их сурвалж юм уу та гадаадаас орж ирсэн. Тэгээд ихэнх тохиолдолд одоо шашны агуулгатай төгсөн үеийн төвдөд зурхайг баримталсаар ирснийг би 1990 оны 5 сарын 9-нд Монголын үндэсний чөлөө зурхайчдын нэгдсэн холбоо байгуулсан тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 30 жил би одоо хойч үр хөвгүүд ард түмэнд хэлсээр ирлээ. За энэ жилийн хувьд бол бас цагаан сар маань 1 сарын зөрөөтэй цаг тооны бичгийн байгууллагын хэлж байгаа хэлэлгээр хаврын тэргүүн сар бол хаврын тэргүүн сарын шинийн нэг нь 1 сарын 28-нд болно. Одоо Монголын ард түмэн намайг 30 жил ярьсан энэ цагаас хойш ерөнхий ямар ч гэсэн нийт ард түмэн бол энэ талын зөв ойлголттой болсон зарим нь бүр одоо цаг тооныхоо бичгээр энэ дэлхийн Монгол шар зурхайн цаг тооныхоо бичгээр цагаан сараа хийдгийг өнгөрсөн жилүүдэд ялангуяа таанаар сэтгүүлчид одоо энэ залуу сэтгүүлчид болсон байна. Ер нь тэр үеийн 2004 онд ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчид бол их сайн мэднэ. Бас 1 сарын зөрөөтэй байсан. Энэ үед бол би 5 сарын 5-наас эхлээд 2003 оны 5 сарын 5-ны өдрөөс эхлээд шинжил ухааны академиг очиж сэрэхээс эхлээд одон орон геофизикийн судалгааны төвийн хэнийг очиж сэрэхээс эхлээд энэ ажлаа хийж цагаан сарын асуудлыг бол яагаад ч одоо 6 сарын өмнөөс ярьж эхэлсэн. Тэгээ тэр үед одоо нэг 40 гаруй настай тасгаар үстэй данын цагаан шүргтэй гэмэл залуу явсан байна. Одоо тэрнээс хойш 20 жил болсон гэхэд ийм залгуур хүн болж байна. Насны одоо нар бол цаашаа явж байгаа энэ үед. Ер нь одоо Монголын ард түмэн шийдвэрлэх цаг үеэр ирсэн байна шүү. Өвгдээдлийнхээ өв соёлыг бидэг тийм Монгол сэтгэлтэй юм бол одоо цагаан сараа зөв хийгээд ирэх юм бол Монголын ард түмний хувьд яа хэзээ ямар ч одоо дандаа өөдөө байна гэдгийг бол би бүхий л амьдралынхаа туршид одоо үүдсэн, туршсан өөрийнхөө алдаа оноо
Энэ ажил үйлдэл бүх юм дээр би харсаар ирлээ. Тэгээд энэ Монгол шар дурхай чинь одоо үнэхээр одоо Монгол дурхай юм уу хятадын дурхай юм уу бас манай сэтгүүлчид бичдэг. Хоёулаа хааны эрхэнд байсан Азийн бүх улс хоёулаа хааны зарилгаар өнөөдрийг хүртэл явж байна. Тэгвэл одоо Абуй хааны төрсөн нутаг, Абуй хэдэн Чингис хааны төрсөн нутаг монголчууд маань одоо ер нь 1800 одоо миний тооцсноор бол 1807 оноос хойш цагаан сараа одоо 250 жил одоо цагаан сар хийдэг юм аа гэж. Тэрний 156 жилийн буруу 84 жил нь бол зөв байх ийм тооцоотой цаг тооны бичиг барьсаар иржээ. Сэтгүүлч та нартаа би хэрэг болчих юм бол бид тэр богд хааны гаргасан зарилгыг та нарт уншиж өгч болно, үзүүлж болно. За энэ шар дурхай ямар үнэн юм бэ? Энийг ажил амьдрал хэрхэн хэрэгжилж юм бэ гэдгийг би бас нотолж өгч болно. Өнгөрсөн жилүүдийнхээ би цаг тооны бичгийг байвал гэсэн. Тэгээ жилийн өмнө одоо 16 онд одоо би 17 оныхоо календарыг хийдэг шиг хийгээд улс төрийн үйл явдал байгаль цаг уурыг бүтэн жилийн өмнө урдчилж хэлсэн шигээ урд жилүүдэд дандаа тэгж хийж ирсэн. Тэгээ тэр бүхнээс та нар харж болно. Оюут толгойн гэрээ, Мин 8-ын осол одоо тэр үеийн ерөнхийлөгчид улсын хурлын сонгуулийн тухай гэх мэтчлэнгээр ингээд урьдчилаад бичсэн. Бүр нэр бүхий улс төрчдийг заагаад хийсэн. Тийм баримтууд бол та нар хэрвээ сонирхол би баримтуудыг нэг үргэлжлэн үзүүлж танилцуулж болно. 20 хэдэн жилийн баялаг материал намсраасан байна. Өвгдийн соёл гэх юм бол хадан дээр бичгээс эхлүүлээд өнөөдрийг хөдлөх бүх цаг тооллын мэдээлэл бол надад байна. Нэгэн асуулт. За. Таны хувьд бол 1 сарын 28-нд одоо монголчууд одоо сар шинэ шинжлэх ёстой гэж хэлээд байгаа юм байна. Тэгж байгаа. Төгсгөлийн судалгаа бол одоо 2 сарын 27-нд бичгээд одоо барыг 28 руугаа 3 сарын 1 рүүгээ очиж байгаа. Нэг бодлогын шилжих болно гэдэг шиг одоо тийм цаг үе рүүгээ очих гэж байна л да. цагаасаа төгөөл ингээд манай зургаач нар 2 хуваалцчих. Тэгээд нэг нь тэр миний тоолох зөв миний цагаалбар зөв гэж ярьдаг. Бид өнөөдөр болохоор яг бидээс монголчууд манаас хар шинийн баяр гэж мэдээж байсан өрн цаг эсний баяр гэдэг ардмаас үндэсний хамгийн томоохон баяр гэдэг шүү. Бид яагаад ингээд 2 хуваагдаад минийх зөв чинийх зөв гэж яриад байдаг болоо. Одоо шиг таны өнөөдөр мэдээлэл хийхээр бас ардын хүмүүс төрөлд ороод орч чинь гэдэг. Энэ бол монголчууд сүсгээр өвч жижигээр юу л шийдгээр өвч сүсгээр гэдэг юм шүү дээ. Зөв шүү дээ миний хоо. 2 хуваагдаад. Тэ хамгийн эмзэг сэдв бол энэ хүний итгэл үнэмшил рүү дайрах үе үеийн туршид одоо ингээ баримталж ирсэн үдэл санааг нь буруу байна гэж хэлэх. Энэ бол ёс суртахууны талаасаа ч гэсэн хүн чанарын талаасаа ч гэсэн маш эмзэг асуудал. Энэн дээр хэрвээ би одоо хотлоо хэлж байгаа бол энэ бүгдийг нотлож баримтжуулж баталгаажуулаагүй бол би 20 хэдэн жил ингэж ярьж явахгүй. Ер нь сая хүү хэллээ 2 хуваагдаад байдаг гэж. Энэ 2 хуваагдах ёсгүй юм шүү дээ. Төр битгий хэл гэр дотроо 2 хуваагдаад хадам аав нэг тийшээгээ, хүргэн нэг тийшээгээ ингээд одоо ингээд үеийн үед одоо энэ 90 оноос хойш бол энэ цагаан сар 1 сараар дөрөхөд 1 хоногоор дөрөхөд тэгээ ийм асуудлууд гарсаар ирж байна. Энийг та нар бол одоо өөрсдөө сэтгүүлчид энэнд хинэн үнэн байна уу? Хинэн худлаа байна уу гэдэг энийг л одоо сэтгүүлчид та нар маань ард түмэнд зөв ойлгуулж өгөөч. Насны нар одоо оргилдоо хүрч байна. Би түрүүн хэллээ шүү дээ. Тас харуулжтай дан цагаан шүттэй 40 гарсан дөрөв шүргсэн 90 явхаасаа эхлүүлээд 90 оны 5 сарын 9-нд та нарын зарим төрөөгүй байхад би Монголын үндэсний чөлөө зургаачдын холбоо байгуулад энэ цаг тооны бичиг маань 90 онд бас энэ цагаан сар нь 28 болсон 2 сарын 28. Сараар зөрсөн. Тэр үед бол шашин маань орж ирсэн юм бүхэн сэргийлж байгаа учраас
бид бол энэ талаар тийм шийдвэртэй зоригтой ярих баримтж байгаагүй зориг дүрхэж байгаагүй дээр үү. Тэгээд ер нь аавынхаа тэр малчны календар гэдэг нэртэй календарыг үзээд ингээ явж байхад манай аав маань ч гэсэн энэ малчны календар буруу байна. Энэ сар өдөр нь зөрж нөгөө малчны дашнгээд хэлсэн тэр өдрүүд нь таарахгүй байна. Энтергээд хуучин монголоор хортоо харантайгаар тэмдэглэсэн ийм багтдаг тэр ер нь миний зорилго бол энэ агууи хэдэнд бүрэн байгуулсан энэ Чингис хааны төрийн тоолол хаа байна вэ? Энийг хэн эзэмшээд байна вэ? Гэдэг талаас нь би хэрэг хайвуулъя. Одоо 20 хэдэн жилийн 30 жилийн амьдралыг энэнд зориулж. Тэгээд эцсийн эцэс манай цагдааны бичиг бол Монгол гэдэг нэр нь бол Монгол их гэдэг нэр нь би наачин танаас өгч байгаа баримтууд дотор байж байгаа. Аажмаа дээр өсөж сурчлын юмд одоо дарагдаад тэгээд ерөөсөө дорны дуртай гэдэг нэрээр хятадын чигсэн хятад гэж хэлж чаддаг. Хятадын цагаан сар гэж байгаагүй. Хятадууд бол 12 сард тэр сүнсний баяр маяр энтергээд элт баяр хийдэг байсан. Энийг Азийн бүх улс оронд хэрэгжүүлсэн хүн нь хоёулаа хэлсэн хаа. Тэрний баримтыг, тэрний он сарыг, тэрний зарилгыг бол календартаа ч бичсэн. Таанаас өгсөн тэр материалд ч байж байгаа шүү хүүхдүүдээ. Өчигдөр өглөө тэрхүү сарын шинэ 15 оны сар гарлаа гэж бас монголчууд маань нэлээд ялсан шүү. Яг бичсэн тийм. Монголын одоо шар цуглаа одоо тийм нөгөө цуглаа хийж хоёр хүн гэж тооцсон одоо хийж харж байгаа юм яа. Энэ 15-ны цагаан тэргэл сар, эгэл тэргэл сар гарна гэдэг ингээд ахын юм хийсэн байна. Энэ 11 сарын 14-ний өдрийн 15-ны сар гарна гэж бүтэн жилийн өмнө хий. Тэгээд өчигдрийн сар бол бусад миний хараад байд. Би чинь энэ миний хийсэн календар сартайгаа гарч байгаа сартайгаа таарч ийн үгүй гэж би барыг өдөр болгон хөдөө гадаа явахдаа би энийг таарав. Тэгээд энэ улс төрийн болоод байгаль цагуурын энэ хэлсэн бүхэн маань таарч ийн гэж. Одоо сая 11 сарын 4-өөс эхлүүлээд одоо энэ байгаль цагуурын хямрал үзэгдэл боллоо гэж ус цагуурын зарж. Энэ дээр хүртэл би ингээд усын боолттай. Тэнгэр хантай бүрхээ. Одоо дэлхий дахин болж байгаа дэлхийн соронтын шуурга бол энэ өдөр болно. Энэ нь бол Монгол ингэж нөлөөлнө зэрэг ингээд бичсэн. Энэ календар дээр бичсэн байж байгаа. Тэгэхээр ийм баримттай байгаа учраас би одоо хойч үеийн та нар бодлоо гэж ийм ирвэ. Тэгээд энэ дээр одоо өнгөрсөн одоо 2008 оны 7 сарын 1-нд одоо сэтгүүлчдийг асуугаад энэ календар дээр 2007 сарын 1-нд юу гэж хэлсэн бэ гэдэг нь үүрэг байж байна. Буруу өдөр шинжлээс хойш тэгээд яа. Буруу өдөр шинжлэхэд олон юм буруутна. Хүний хувьд яа буруутна. Тэгээд одоо энэ 90 оны 1 сарын 28 төрсэн хүүхэд чинь ямар жилтэй вэ? 2 сарын 28 төрсэн хүүхэд чинь ямар жилрүү орох вэ? Нэг хүний хувьд гэдэг чинь 1 минут 1 секундын одоо дотор өөрчлөгдөж байдаг. Ийм байдаг учраас манай өвгдөөс бол бидний ийм их одоо өв соёлоо үлдээ. Хойч үеийн үр хөвгтүүдэд зөв яваасаа гэсэн ийм бодлогын баримт бичгээ үлдээсэн байна шүү. Энийг одоо Монголын ард түмний хойч үе та нар сайтар мэдээ. За. Сейчас одоо нэг тийм байгаад ахна хэлж байгаа